Монгол Улсын ТV-с Улаанбаатар хотод ирж соёлын их сургуульд суралцж төгөлдөр хууртай нөхөрлөг болсон эхлэл тавигдсан нь өнөөдөр та бидний өмнө анхны бие даасан тоглолтоо хийж байгаа мөнхийн хүсэл юм аа. Хүслийн хувьд өвөр Монголын өөртөө засах орны хамгийн анхны мэрэгчдийн төгөлдөр хуурч бас Монгол улсад анх удаага тоглолтоо хийж байгаа өвөр Монгол төгөлдөр хуурч гэдэг олон түүхийн салхийг харуулж өнөөдөр та бидний өмнө өөрийн сурч мэдснээ авьяас бэлгээ бас дэлхийн гайхамшигтай уран бүтээлээр та бидний сонор юуг билаахад бэлэн болоод байна. Гоцол хөгжимч байр гэдэг төгөлдөр хуурчаас их төвчээ хөдөлмөр сэтгэл зүтгэл авьяас шаардлагаас гадна төгөлдөр хуур тоглодог хүн болгон төгөлдөр хуурч гоцлооч болж чаддаг вэ. Энэ бол байгалаас таягдсан хүмүүст ирдэг ийм гайхамшигтай боломж байдаг. Эдгээр шин чанар хүсэлд шингэсэн байдаг тухай удирдаач багш Цэндоржийн энх төр энэ тоглолтын өмнө бас бидэнтэй хуучилж энэ тухай тодотхон хэлж байсан юм аа. Ингээд олонний бүлэн уршин өнөөдрийн тоглолтоо эхлэе. Хамгийн ихэнд та бидний сонорыг меланхолж байгаа Фредерик Шопений 24 Фредерикийн төгөлдөр хуурын бүтээлүүдийн урын санд Фредерикийг төрөл томоохон эргэл шинжилтийг хийсэн гэж үзлээ. Энэ уран бүтээл олон талд санал болгох амьдралын баяр баясгалан уялдгар гонгийг 24 хөгөөр илэрхийлсэн байдаг. Дэлхийн концертын иргэн тойронд байнга тоглогддог төгөлдөр хуурчдын урын санд хадгалагддаг энэхүү уран бүтээлээр мөнхийн хүсэл хэмээн өөрийнхөө нэрээр ирсэн уран бүтээлийн тоглолт аль биесээр эхлэхэд бэлэн боллоо. Эрхэм мэдээ зочдоо эрхэм сигнал хатагтай байна. Соёлын их сургуулийн магистр бүгд найрамд хятад улсын өвөр Монголын өөртөө засах орны залуу төгөлдөр хуурч мөнхийн хүслийг огтон авцгаая.
저희가 부모님 알겠습니다. 나도 두근대고 나도 선생님 생활을 따라가기 시작했고 몸이 무슨 오늘들이 한국인이 어느 모델들을 보는지 толсуулсан 22 настай залуугийн бүтээлийг үе тэнгийн залуу төгөлдөр хуурч хэрхэн амжуулахыг хамтдаа сонирхолцгоё. Хун галуу төгөлдөр хуур зориулсан хувилбар аяз. Соёлын их сургуулийн магистрант залуу төгөлдөр хуурч мөнхийн хүсэл.
өөртөө хорны Баян нуур хотоос гаралтай хоролоогийн түмэн үлцгийн хун галуу нэртэй бүтээл анх удаага эрхэм болон та бүхний сонрыг илаалаа. Ингээд энэхүү гайхамшигтай бүтээлийг төрөвсөн хоролоогийн түмэн үлцгийг тайлснаа хүндэт хүмүүрье. Тэгэхээр хоёрын настай сатуу уран бүтээлчид ийм гайхамшигтай аяа уран бүтээлийг төрөх гэдэг бол үнэхээр сайхан үйл байхаа гэж бодож байна. Уран бүтээлийн өндрөөс тэр амжилтыг хүсье. Мөнхийн хүсэл тоглолт та бидний сонрыг илаахад гүн туслалцаа үзүүлж, ивент тэгсэн ирэх хүмүүсээ энэ ашиг давтаршуулах зүйтэй. Хүслийн маань ах чулуун тань талархлаа дэвшүүлээ. Энэ тоглолтын бас ерөнхий ивент тэгчээр ажилласан байна. Мөн Шимшүлт компани захирал ноён хөх уул танд мөн халуун талархлаа илэрхийлье. Одоо хүслийн маань багш соёлын урлагийн сургуулийн онлын багш хөгжим судлаач Хайдвийн Ариун Агбийн тайзнаа өргөж байгаадаа маш баяртай байна. Мөнхийн хүсэл бол залуу уран бүтээлч, залуу төгөлдөр хуурч, олон улсын тэмцээн уралдаануудад оролцож олон шагналуудыг хүртсэн ийм чадварлаг чалсаатай уран бүтээлчээ. Түүний тухай багш нь өнөөдөр энэ тайзан дээрээс ямар хуу чалсаатай уран бүтээлч болохыг нь, ямар хуу чадвартай шав болохыг нь энд ирсэн зочид бид бүхэнд хэлж өгөх баха, тайлбарлах баха, танилцуулах баха гэж бодож байна. Ингээд соёлын урлагийн сургуулийн онлын багш хөгжим судлаач Хайдвийн Ариун Агбийн микрофон шилжүүлье. Бид бүхний сайн шинтэн сонссон ихний бүтээл бол Польшийн ард хөгжим зохиолч романтизмын дууч гэдэг шатны бүтээл байсан. 28 дугаар төсвийн прелюди хэмээх ганцхан төрлөөр загдагдсан их цуврал бүтээл хөгжим зохиолчийн сэтгэлийн тал болж эхэлтэй. Төгөлдөр хуурчдын сэтгэлгээ, ур чадвар бүхий талаар нэмж чаддаг тийм бодистой зохиолсон байдаг. Эндээс та нар сая хөөр баясал, уян дуулал, хайр эмэл, гомиг төхөрл гэдэг маш олон үйлчлэл аншин сонссон байна. Энэ бүхнийг сонсогчдын зүрх сэтгэл төгөлдөр хуур хэмээх гайхамшигтай эзэмсгийн тусламжтайгаар дуудалтын боломжтой тусламжтайгаар урлагийн бүрэж сэтгэлийн таашааг идэвхсэн хүсэлтэй та бүхний хүмүүс баярлалаа гэж хэлэх. Соёлын сургуулийн оюутан манай Хүслийн бас урлагийн сургуулийн намд хүмүүлзгийн зогсоолтын дууны сэдвт ийм хэлбэрээр байсан. Нэгсдээ нутгуулсаас насан сэтгэлийн дуулал болсон энэ бүтээл маань бол манай хоёр өнөөдөр тайлбарлаж байгаа эсвэл хүмүүлзгийн тийм сэтгэлийн бас ингэж уудлж илүүрж байгаа хаа гэж бодож байна. Хүмүүлзгийн хөгжим сургуулийн хөгжим анхлын хөгжим зохиолчийн мэргэжлэр хоёр дахь жилдээ ариун бол багшийн удирдлагад орох суралцж байгаа. Энэ хоёр оюутны өнөөдөр өөрийгөө таниулж буй сэтгэлгээ чадвар та бүхэнд бас соёлын урлагийн сургуулийн сургалт үйл ажиллагааны нэгэн чансаар таниулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мэргэжлийн багш бол манай Ахмад хөгжим зохиолч Цэндорж нэг төр. За энэ төр багш бид хоёр хар багасаа нэг багшийн Монгол улсын ардын жүжигчин Тугааны цолмон багшийн шат болж хөгжмөчгийн дунд сургуулийн усхыг алхаж орсноос өдгөө 40 гаруй жилийн хугацаанд хамтдаа суралцаж, нөхөрлөж, хөдөлмөрлөж яваа юм хоёртой хөгжмөчгийн дунд сургуулийн 8 дугаар ангийн төгсгчид бид хоёр Москва хотын Чайковский нэрмжид хөгжмийн консерваторийн дэргэд академик коллежид элсэн суралцахын боломж тохиолсон. Түрүү маань Галицкая Татьяна Валентиновна хэмээх алдартай төгөлдөр хуурч фэйнэрийн шалгалт дээр байрлагдаж мэргэжлийн төгөлдөр хуурчийн туул зам хөдөлмөрчдийн чиг шумаар чин сэтгэлээрээ замнаж амжилт бүтээлээр шалгарсан ийм л оюутан байсан. Хоёр өөр мэргэжлэр суралцж байсан болоод тэр бид хоёр дандаа бараг л зүрдэг бараг л уулзалтгүй байсан гэж хэлэхэд хэлсэхгүй уулзалт бараг талхын өрөөний хаяа
таарлтна. Тэгээ өдрийн их цагт хичээл давталханд зориулдаг болохоор амралтын өдрүүдэд одоо уулзалтаж оюутны амьдралыг санаагчнаа баяр хүргээ хуваалцдаг байсан. Ийм л хоёр одоо нөхөр гэж хэлээ л да. Тэгээд төгөлдөр хуурчин энэ мэргэжил бол амаргүй. Тэр дундаа энэ концертын төгөлдөр хуурч гэдэг мэргэжлийн чадвар нь техник, буруу хаан, хөгжим хэлхээлийн арга барил, хөгжмийн бүтээлийг бас хэрхэн өөрийнхөө сэтгэлээр урлан амьдруулж үзэгч, сонсогчдод хүргэж байгаагаар тодорхойлогддог. Энэ мэргэжлийн хүмүүстэлчдийг бас өнөөдөр тэр болгон одоо үнэлж дүгнэдэггүй байгаа нь бол нууц биш. Тухайлбал одоо энэ төр маань өөрийн шар энэ хамгаалалтай улс орны удаа зохиогддог өндөр зэрэглэлийнхээс төгөлдөр хуурчдын уралдаанд орж байр эзлээ гэхэд манай төр засгийн нэг их тийм одоо ач холбогдол өгөн ч гэсэн одоо энэ мэргэжлийг хэрхэн үнэлж дүгнэхийн тод жишээ гэсэн гэж одоо болно. Мэдээж хөгжимчин болно гэдэг бол амар хэлбэр зам биш. Өөр гэдгийг одоо өөрийнхөө биеэр туулж мэдэрсэн. Дээрээс нь өөр шиг надад хар багаасаа биш. Одоо харьцан хожууд төгөлдөр хууртай амьдралаа холбосон болохоор одоо багшийн хувьд хүслийн мэргэжлийн төгөлдөр хуурчийг тэрнээ болох гэсэн эрмэлзлийг нэмэлж авиасаа нэртэй бүхэл талаас нь дэмжих хичээж яваа ийм л одоо багш гэж одоо хэлэх бол байна. Төгөлдөр хуурч мэргэжлэр одоо хэд хэдэн оюутан өмнөд хэлбэр гард ус Монголын өвдөц хотноос ирсэн сурагч төгсөн ч өнөөдөр бараг одоо хөгжимчнийхаа яг ослог хөгжимчний мэргэжлэрээ ажиллаж пианист гэдэг одоо энэ мэргэжлийн онцлог таниулж тоглолтоо хийх нь үгүй. Харин хүслийн хувьд мэргэжлийн төгөлдөр хуурч мэргэжлэр одоо энэ клауд тэгээд дээрээс магистрийн сургалтыг дүүргэж төгсөж байгаа маань анхны оюутан. Дагаа ер нь алшаа ангийн эцэг хөгжим дурлаж дуу дуулж урлагийн анхны хараагаа хичээсэн гэдэг. Эцэг ихэд бас ардын дуу хөгжим дуртай, уртын дуугч бас ихэхэн дуулчихдаг байсан. Тэгээд хүүгийнхаа хөгжим татагдах их хүслийн эцэг нь бол бүхэл талаар дэмжихийг одоо хичээдэг байсан. Хүслийн хувьд бол багасаа урлагийн их гайхамшигтэй зүйлтэй холбоотой байж сургуулийн өдөрлөг, уралдаан, тэмцээн, наадаг эсвэр дуу дуулж оролцоход нь ээж аав нь маш их хөрөнгө өгдөг байсан гэж өөрөө хичээсэн. За 2000 оны одоо сүүлийн 2008 онд өөрөлдөн бол Хухатын урлагийн их сургуульд 9 онгоч 8 оны анхны шигшсэн нь бол мэргэжлийн урлагт хөтлөгдөх их замынхны хэлхийг тавьсан байна. Улмаар энэ сургалтын хөтөлбөр багтаж байсан хөгжмийн хичээл тэр дундаа төгөлдөр хуурын хичээл түүний дуртай сонирхолтой хичээл болж энэ хичээлийг зааж байсан одоо манай соёлын их сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн захирал ганц зэрэг лав сүрэн багш нарын хэлж таниулж тайлбарлаж байсан юм бол хүслийн авьяас мэдрэмжийг бас хөгжүүлэх суурь болсон ажээ. За урлагийн сургуулийн 8 оны яг төгссөн жилдээ мэргэжлийн төгөлдөр хуурж болох төгсөл эрдэмтлийн түүнийг Монгол руу хөтлөж соёлын их сургуулийн үд халбыг нээж өгсөн байдаг. Ингэхдээ багш нь ч гэсэн одоо хүслийг гартан авч хүүгийн тэмүүлэл мөрөөдөлтөө хүрэх тэр замыг засаж ирсэн. Мэдээж энэ зам бол давтан байгаа юм уу? Ойлгохгүй, мэдэхгүй зүг биш үү? Таардаг, шантрах, сэтгэлээр унах явдал байсан ч гэсэн нөгөө их хүсэл эрдэмтсэн бол унтарсангүй одоо үгийг хүрч улам цааш багтан асах байхаа гэж бас одоо найдаж байна. Давхар бүтээгдэхүүн ажиллаж чиний хийж хайхтаач уралдаан тэмцээнд оролцож өөрийгөө солилцооч энэ уралдаануудаа бас байр эзэлж одоо өөрийнхөө амжилт олдоо таниултаач тэр улам ихийг сурч таньж мэдхийг хичээсээр зүтгэсээр яваа гэдэг өнөөдрийн энэ тоглолтоор хэдэн одоо таймер хүргэж байгаа юм аа. Одоо түүний хөгжимдөх Орос Германы авангард чиглэлийн хөгжмийн томоохон төлөөлөгч Шнитгийн концертын төрөлхөн хүслийн хүрх орой алхамаар ахин урагшилт байгаа гэдгийг бас та бүхэнд мэдээлэлтэй. Шнитгийн бүтээлүүдэд хүний хувь заяа, дайны үнэл, дэлхий дээр бузар муу муухай бүхний эсрэг тэмцэл, хүний ёс суртахууны сүлд, хүний мөн чанар болсон сайхан сэтгэл, сайн үйлс тэмүүлэлгээ бүхэн тусгалаа авсан байдгийг энэ концерт гэж өгөөд хүсэл энэ зохиолынхаа утга тайлбарыг бас хэрхэн хийж бидэнд тайлбарлахыг төгсгөн сууж байгаа сонсцгоё. Энэхүү театрын алтан тайзан мэргэжлийнхэн тоглолтоо хийж байгаа анхны одоо бүгд гэсэн өөртөө засах одоо өр Монголын урд засгийн хөгжимчин болж байгаа хүсэлтэй цаашдын урд бүтэлийн зам нь давтан байж өөрийн бүхий хүсэлтэд хүрээлээ хэмээн ерөөё. Хэвлэл бол багшийн мэргэжлээр ийм сайн чадвартай уран бүтээлчийг бэлдэн гаргаж өнөөдөр Монголын хамгийн том танхимд
мэрэгжлийн урлагийн танхимд өөрийн бие даасан тоглолтоо хийх хэмжээний тийм сайн шавьд бэлтгэн гэдэг бол багш нарын амжилт гэж ойлгож болно. Дөнгөж сая үг хэлсэн соёл урлагийн их сургуулийн онлын багш хөгжил судлаач Хайгмын ариунаа болоод мөн хүслийн маань одоо удирдаач багш Цэд Боржийн эх төр нарт бид бүгд халуун алх ташлаар баяр хүргэх зүйтэй. Хөгжлийн урлагт хэлний бас хэлний зааг үгүй гэж би боддог. Энэ тайлбар дээр ч бас батлан харагдаж байна. Ингээд одоо тоглох хураг бүтээлийн тухай ариунаа багш маань та бүхэнд мэдээлэл өгсөн. Ингээд олонний үл нуршаад мөнхийн хүслийг тайзнаа хүндэт хүмүүрээ. Төгөлдөр хуур утсан найр хөгжил зориулсан концерт. Удирдаач Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн мөнх болд дөрвөжгийн эрдэнэ театрын утсан найр хөгжил.
자동으로 생각하고 싶은 부분이 선언하고 계시나 웃을 때 어른 무대에 흔들었을 때 싶은 웃음을 자동으로 듣지 하나의 어른 무대에 하나의 웃음을 아무 거야 진짜 이렇게 하는 거를 자동으로 생각하고 그때 웃으시지만 저시지만 해야 될 어른 무대에 웃으셨지만 Hikayatning сайхан уран бүтээлээр өнөөдрийн үйл ажиллагаа чанаас зүйтэй авах гэж байна. Гэхдээ өөрөөр Одоо үсгийн уран тануудын шагнал задуу төгөлдөр хууч мөнхийг хүсэж өөрийн анхны бие даатгалтаа таван төлөвлөлөө. Өнөөдөр онцлог хамтран ажиллаж ирээд ирсэн бүсний чулуун шимшүүл компанитай хүн болгоод талуун талхтаа нэвтрүүлээ. Сонгол уулын ойлголтод дэмждэг эрхэм үндэстэй үзэгч таавны маань мэдээ томдог сонор төгөлдөр байх бай. Бүсний маань уран бүтээлийн гараа ийм дөр хүчний эрхний театрын ариун тайцаас ариун тайцаас үүсээ олон гайхамшигтай уран бүтээлээр олон гайхамшигтай тоглолтуудаар таавантай эргэн улсын ерөөдийг өөдөр дөргөд төвшүүлээд өнөөдрийг онцлоо чаргаая. Хүрцэн самтдээ хатгах шиг